Дэлхийн брэндүүдийг дэрэгдээсээ мэдрэх буухья үргэлжилсээр байна. Yamamay ба Carpisa брэндийг Монголд оруулж ирж байгаа Promon Trade нь өмнө нь Benetton-ыг Монголын хэрэглэгчдэд хүргэж олонний таашаалыг хүртээд байгаа юм а. Дэлхийд танигдсан брэнд Монголд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулахтай холбоотойгоор тус компани ерөнхийлөгч Франциско Пинтон 13-наас 14-ний өдрүүдэд Монголд айлчилж байна. Yamamay бол тансаг чамын сайн чанарын дотор хувцсны компани, харин Carpisa бол загварлаг цүнхний брэнд юм а. Yamamay зөвхөн Японы онгон байгальд амьдардаг хүр хорхоо нэр байна. Ховорхон хүр хорхоо нэрээр нэрлсэн энэ брэнд 2001 онд анх байгуулагдажээ. Yamamay брэнд нь хүн бүрийн онцлог тааруулж бүтээгдэхүүнээ гаргадаг. Тухайлбал хамгийн сүүлд үдсгэлэнтэй аз жаргалтай ухаалаг цэцэн залуухан гэсэн дөрвөн төрөлд хэрэглэгчтэй хуваан тэдний онцлог таарсан бүтээгдэхүүнийг гаргажээ. Үүнээс гадна корсет, усны хувцас, оймс, гоо сайхны бараа, нарны шилт, гутал цүнх зэргийгч тэд Монголын хэрэглэгчдэд санал болгох юм байна. Эрхэмсэг байдлыг чухалчилдаг Итали бүсгүүчүүдийн сонголт энэ гинэ. Харин цүнхний Carpisa брэнд нь Европын зах зээл жижиглэн худалдаагаараа тэргүүлдэг байна. Дэлхийн томоохон хотуудад байдаг салбар дэлгүүрүүдийн түвшинд хүрсэн тансаг дэлгүүр нэгээр нэгтгэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 89.1 тэг 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 9, 89.1 тэг 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 8 дугаараас лавлаарай.